Сайн бацхан үзэгчдээ загтлын нэвтрүүлгийн ээлжид дугаар эхлэж байна. Үзэгч таны бидэнд илгээсэн загталд хариу хүрэхээр бид студидтэй мэргэжлийн сэтгэл зүйч зөвлөгчдийг урьж оролцуулсан багамаа. Ингээд нэвтрүүлгийнхаа энэ удаагийн дугаарт анхаарлаа хандуулна. Сайн байцгаана уу? Та бүхнээс өөрийн нэгэн хэцүү зовлонгийн талаар зөвлөгөө авахыг хүссэн юм аа. Нэвтрүүлгээрээ хүний амьдралд хэрэгтэй олон зүйлийн талаар ярилцаж байхыг чинь үтсэн. Тэгээд надад бас зөвлөгөө өгөх байх гэж найдаад бичиж байна. Намайг Амар Санаа гэдэг. Би одоо 28 настай. Бүрэн дунд боловсралтай нэгэн хувийн компанид ажилладаг. Хинч гарсан муу хэлхэргүй жирийн л нэгэн залуу. Магадгүй бусдад тийм ч ноцтой биш санагдах асуудал намайг зовоогоод байх юм аа. Сүүлийн үед болж өтөхгүй зүйлээр би дүүрчихсэн мэтэр өөрийгөө төсөөлөх боллоо. Би 2 ахтай, 1 дүүтэй. Айлын дунд хүү. Одоогоор ээж аав охин дүүгийнхаа хамтаар дөрвөлэн амьдарч байна. Ажил амьдралын асуудлаас болоод би сүүлийн үед нилээд их хэвдрээд байх шиг байна. Хийж байгаа ажил маань ч их нөлөөлж байх шиг байна. Би гэр бүлийнхээ жижиг үйлдвэрлэлийн компанийг том ахтайгаа авч явдаг болохоор ажил мөнгөний асуудлаас болоод гэрийнхэнтэйгээ их сөргөлдөх ам өрийнх юм бишгүй дээл гарах юм. Ажлаа амжуулах гэж явахдаа хүн амьтантай хил амаа олцохгүй хэрэлдэж оролдох. Бүр барьцалтай давах тохиолдол олон. Хараал ирүүл тавих нь инүүхэнд. Хид хідэн удаа барьцалдаж авч зодоон цохондоо тулж байсан. Маргалдаж муудсан ганц нэг хүн надад хараал чөтөг хийж илс будаа цацсан байхыг би олон харсан. Заримдаа бүр гэрийнхэнтэйгээ муудалцахаараа хэдэн хоногоор харьдаггүй. Бас дээр нь урд нь сууж байсан ихнэр хүүхэд маань байнга л залгаж элдвэн юм нэгдэг. Хүүхдээр төрөө яриад намайг мөрдөж мөшгөж мөнгө тарьж ургуулдаг хүнтэй сууж байсан шиг аашилдаг. Надад энэ бүгд их дарамт болж байна. Бусдын төлөө л амьдраад байх шиг, бусдад үргэлж ашиглуулад байгаа юм шиг мэдрэмж төрөөд байх юм. Тэгээд сүүлийн үед өөрийгөө их уур уцаартай болсныг анзаарах боллоо. Энэ их уур уцаар маань бусдыг болон намайг их шаналгаж байгаа. Заримдаа хаанаасаа ингэж их уур бохимдол ундраад байгаагаа ойлгохгүй юм. Уурлаж бохимдохаараа амандаа орсон үгээ орсож, гартаа таарлцсан зүйлсээ аваа шидчихнэ. Хаалга хана гэ таарлцсан зүйлээ л зөхнө. Тэгээд өвдөлт мэдрэгдэж цусаа харахаараа тайвширдаг. Нэг удаа бүр ахыгаа зохиод унгаж байсан. Ойр дотныхан маань надаас болгоомжлоод нэг л эвдрээд байх шиг санагддаг болсон. Гэрийнхэн маань намайг чи уурлаад орж хаширч байхдаа чиний нүд биш шал өөр хүн харж байгаа юм шиг байдгаа гэж нэг удаа биш хэлж байсан. Тэгээд стресс асуудлаасаа төрч болов холдох гээд хаяада балгачдаг болоод байгаа. Уухаараа өөрөө ч мэдэхгүй маш их тамхи татчихсан байдаг. Маргааш нь толгой төрөв хоолой ам өвдөд их хэцүү. Жирийн үед би арх тамхинаас хол хүн л дээ. Ийм их бохимдол хаанаас гараад байгааг ойлгохгүй юм аа. Заримдаа сэтгцэд маань өөрчлөлт орчихсон юм болов ч гэж бодогдох юм. Аа маань залуудаа их уур омогтой байсан гэсэн. Нэг бол удамшдаг өвчин юм болов уу? Нэг харахнаа амьдрал минь болоод байх шиг, нэг харахнаа бүх зүйл уруугаа эргээд байх шиг. Би яаж уур бохимдлоо даван тоолох вэ? Хорт зуршлуудаа яаж орхих вэ? Зөвлөөч. Амрагийн хувьд хамгийн түрүүнд сайн мэдээ дуулгая. Тэгээд хүн ер нь аливаа нэг зүйлийг ойлгох төвшин, тэгээд ойлгосон зүйлээ ярих төвшин, тэгээд дараа нь түүнийгээ үйлдэх төвшин гэж одоо байдаг. 3 төвшин байдаг. Тэгээд одоо буруу байгаад байна гэдгээ ойлгоод тэгээд түүнийгээ бас хүмүүст хандаж яриад тэгээд зөв буруугийнхаа ялгааг олж мэдээд зөв зам дээр зогсох юм сайхан ирээд байна гэж хэлмээр. Энэ зүйл маань чамд зовлон бишээ. Чамд байгаа асуудлаа гэж би бас хэлмээр байна. Харин яг өгч зовлон гэж харж байгаа бол энэ зүйлтэй илүү хүнд тусах. Энэ өөрийнхөө ачаа маань айгүй хүндидэх. Тийм зүйл ах бол харин яг өнөөдөр яг энэ чамд тулгамдаад байгаа энэ зүйлүүд бол яг чамд өнөөдрийн нийгмээс буюу өөрөөс ч хуу хүнээс гэр бүлээс нь шалтгааллах ийм асуудлууд байна. Тийм болгоны асуудлаас гарахад гарц хайгаад бас өөрийгөө өөрчлөх гээд ирсэн. Бас бидэнд хандаад загтал бичсэн. Чамд бол боломж байгаа гэж бас хэлмээр байна. За тэгэхээр бусад оролцогчдоос хэллээ. Үүнтэй адилхан би ч гэсэн хүн өөрийнхөө хувийн одоо дутагдaltaй талыг ухамсарлан цагт бол тэрийг засах боломж сэтгэл зүйн хувьд одоо бүрддэг гэдгийг бол бас дурдмаар байна. Ийм учраас ямар ч байсан өөрийнхөө алдаа дутагдлыг олгоод өөрчлөхөөр шийдсэн энэ байдал бол бас их
заашаалтай тал юм л та. Бас бүгдээ санал нийлж байна. За гол асуудал руугаас оръё тийм ээ хэвлээ. Амар санаа маань ерөөсөө л асуулт нь бол би энэ хяналтаас гарч чад байгаа аашаага яаж тааван туулахгүй надад гэхдээ мэдээж надад тохиолдсон асуудлыг би бас голыг нь олж харж чаддаггүй. Тэгэхээр өнөөдөр манай зөвлөгч нар бол амьдралын зөвлөгч нар гэж хэлж болно тийм ээ сэтгэл зүйч маань байна. Ингээд хувь хүн нийгмийн талаас нь анхаардаг энэ байгууллагыг ахлаж явж байгаа хүн маань ирчихсэн байна. За тэгээд Монгол хүн байгууллага бол 1000 хүнд зөвлөгөө өгдөг тийм ээ. Ийм газрууд байгаа. Тэгэхээр олон мянган хүн зөвлөгөө өгж байгаа хөрөд энэ мэд стресстэй хүмүүс юу нөхөр хандаж явах юм. За хамгийн гол асуудал нь амар санаагийн одоо энэ өнөөдөр асуудлаа зовлон болгож харж байгаа тийм ээ. Энэ зүйл нь юу байна вэ? Тэгэхээр ер нь бол яг нийгэм донд бол стресс бухимдал маш их байгаа. За тэр ер нь бол стресс бухимдал үүсгэх хүчин зүйлийг өөрөөс шалтгаалсан болон өөрөөс шалтгаалаагүй гэж ангилдаг л та. Тэгэхээр ер нь ингээд өөрөөс шалтгаалж байгаа тэр стресс бухимдлыг бол хүн мэдээж өөрөө ингээд гар даа би дагаад ингээд шийдэж болно. Огт өөрөөс шалтгаалахгүй байгаа жишээлбэл одоо юу гэдэг агарын бохирдол те эсвэл замын бөглөрлгээд энэ болгоныг бол хүн яах вэ гэхээр нэгэнтээ тэрийг ингээд өөрөө бие даа шийдвэрлэж чадахгүй учраас өөрийнхөө тэрэнд үзүүлж байгаа хариу үйлдэл сэтгэл хөдлөл үзүүлж байгаа сэтгэл хөдлөлөө өөрөө удирдах сурахад хамгийн чухал асуудал гэдэг л да. Тэг хянах тэрийг ингэж хянаж удирдах сурахад хамгийн чухал асуудал гэдэг. Тэрийг л анхаарах хэрэгтэй юм л да. Тэгээ миний хувьд бол цагтлын эзэн залуугийн бодлогоор яг энэ стресстэй байгаа гол одоо шалтгаануудаа эхлээд өөрөө илрүүлж тодорхойлох нь илүү зөв юм болов уу гэж бодож байна. Ямар ч шалтгаан байж болно тий. Энэ бол одоо гэр бүлийн асуудлаас болж гэнэ үү? Эсвэл өнгөрсөн амьдралын таагүй дурсамжуудаас болж гэнэ үү? Эсвэл ажлын ачааллаас болж гэнэ үү? Тийм ээ. Эсвэл ирээдүйг үстэнд айхаа айдас байгаа юм уу? Тэгээ ямар шалтгаанаас болоод илүү их стресст орж гэнэ гэдгийг эхэлж тодорхойлж иж дараа нь гарах арга замаа сонгох ёстой л доо. Амар санаа маань бас ингэсэн байсан л да. Ер нь ажлаас болоод би өвдрээд байна л гэж яриад байгаа. Нэг талаас гэр бүлийнх нь бас тодорхой хэмжээгээр тэр хүнд үүрэг хариуцлага өгөөд гэр бүлийнхаа бизнесийг даатгачихсан учраас энэ хүнд шаардлагатай хүн зүг боловч магадгүй энэ маань хүн шүү дээ тий. Тэгэхээр тэр нь эргээд бас дарамт болоод байгаа юм шиг юм ажиглагдсан. Бас нөгөө хуучин гэр бүл нь бол одоо яг хувь хүний докторгүй байгаа шүү дээ. Гэр бүлээсээ салчихсаг ганц би ээж автаа амьдарч байгаа. Тэр хуучин эхнэр хүүхдээс нэрж байгаа дарамт гэж өөрөө тайлбарлаж байсан л да. Тэгэхээр бас нөгөө ажил гэдэг зүйлийг илүү онцлсан байсан. Манай алтан туяа зөвлөгч маань юу гэж олж харсан бай. За яг энэ дээр бол захидал дээр өөрөө бол тодорхой бичсэн байгаа тий. Надад ажлын ачаал байна. Бас эхнэр хүүхдийн асуудал байна. Бас нөгөө талаасаа гэр бүлийн асуудал байна гэд. Үндсэндээ захидал дээр би харахтаа энэ гурван зүйлийг туучсан байсан. Яг энэ зүйлүүд надад их стресс үүсгээд байна. Би яг энээс яаж гарах вэ гэж. Тэгэхээр би яг энэ залууг ингээ харахад магадгүй яг хувь хүн рүү яг амраагийнхаа яг дотор зүрх сэтгэлээ ингээд харах юм бол яг төрлөх гэр бүлээс авсан шарах төрлөх гэр бүлдээ яаж амьдарч байсан яг тэр зүйл нь одоо бас яг энэ амьдрал дээр харагдаад байгаа. Юу вэ гэхээр төрлөх гэр бүлдээ ямар хэлбэрийн хүн байсан бэ гэхээр шөөмжлөгч зочин буюу тийм ээ тахилын хураг гэж бас байдаг тийм ээ хэлэгддэг. Яг ийм хэлбэрийн одоо байр суурин дээр байсан хүү юм болов уу? Тийм болохоор яг энэ хүү яадаг вэ гэхээр одоо өөрийнхөө бус асуудлуудаа бусдых гэж тогтдог. Шүүмжилтээ ханддаг харилцаан дээр бас аав маань ингэдэг л байсан. Би тийм болохоор ингэж ийна. Би дуурайсан байна гэдэг юм а тий. Бас нөгөө талаараа юу вэ гэхээр өөрөө маш их буруу зүйлийг илэрхийлж, буруу зүйлд автаж явж байгаа. Тэгэхээр яг энэ зүйлүүдийг ингээ харах юм бол ер нь яг энэ хүмүүс маань яг энэ тал дээр айгүйх таарад байгаа. Тэгээ бас яг бага насандаа гэр бүлдээ ээж аваас авах хайрыг өнөхөр бас бүрэн гүйж авч чадаагүй юм болов. 3-5 наснд тийм ээ өсвөр насндаа ингээд эцэг эхээс авах, гэр бүлээс авах тэр хайр бас их дутмаг байсан. Энэ загталтаар харагдаж байгаа. Тэгээ одоо 28 настай гэж байгаа. Тэгэхээр яг насных нь хувьд бол яг өсвөр нас одоо яг шилжилтийн нас маань яг дуусж байгаа. Идэр залуу нас руугаа шилжиж байгаа яг энэ үе байгаа. Нэг талаасаа харах юм бол яг өсвөрийн насны төгсгөл хэсэг буюу тийм ээ одоо идэр залуу насны эхлэл эхэлж байгаа. Нэг харахтаа өсвөр насны хүүхэд юм шиг нөгөө талаар болохоор нэг том бие даацсан идэр залуу харагдаад байгаа. Тэгээ яг өөрөө яг энэ тал дээр ингэж явах нь одоо нэг дамнуурхтай гүүрэн дээр зогсож байгаа юм шиг ийм байдлаар залууд харагдаад байна. Тэгэхээр зөвлөгчийн ярианаас бас 20 гарчихсан би бодохдоос яг идэр залуу боловч удаа. Гэхдээ ер нь бол 28 хүн бол таны стан бол хангалттай төлөвшөөгүй гэсэн үг үү? Тий, ер нь төлөвшөж эхлэегүй. Одоо л эхэлж сууж байгаа гэсэн үг. Зарим хүүхэд тухайн
хувь хүнээсээ шалтгаалдаг энэ төлөвшөлтийн байдал бол бас гэр орон бүлээсээ шалтгаалдаг. Яг ямар гэр бүлд орчинд өсөж ирсэн тэрнээсээ шалтгаалж бас төлөвшөлтийн байдал зарим нь эрт байна, зарим нь орой байна. Харилцан ажилгүй. Тэгэхээр энэ хүүгийн хувьд бол одоо яг төлөвшөж эхэлж байгаа үе байгаа болохоор яг төлөвшөх гэхээр нөгөө асуудлууд ингэ босож ирээд байгаа болохоор яг тэр замдаар би хаагур яваад байгаагаа мэдрэхгүй ингээд олонний юм ингээд орж ирээд байгааг олж хараад би хэцүү байгаа нэ гэж хараад байгаа. Тэгэхээр нэгд загтлын эзэн маань энэ өнөөдрийн асуудлаа тий стрессээ уур бухимдалтай за энэ уур бухимдлаа ажилтайгаа холбоод тийм ээ бас тайлбарлчихсан учраас бид нар стресс гэдэг зүйлийг энд бас ярихгүй өнгөрч болохгүй байхаа л да. За стресс гэдэг бид нар бас их ярьдаг тий сайн юу лээ эерэг стресс, өрөг стресс гэж олон ярьдаг. Тэгээ тогтсон ойлголтыг бас олж авахд бас хэцүү байдаг байх л да. Тэгээд стресс гэж ярихад өнөөдөр стрессийг үүсгэж байгаа нийгмийн талаас нь хүчин зүйлүүд нь юу байгаа юм болоо өнөөгийн орчин нөхцөлд тийм ээ. Энэ талаар бас манай сэтгэл зүйч бас бидэнд мэдээлэл өгөөч. Тэгэхээр яг гадаад хүчин зүйл гэж хэлэх гээд байна тийм. Хүнд одоо гаднаас ирж байгаа хүчин зүйлийг хүнд авч чадахгүй болохоор тэр нь бол тухайн хүнд сэтгэл санааны хэцүү байдлыг үүсгээд тэрийг ингэж илэрхийлэх хэрэгтэй уур бухимдлаар илэрхийлээд байгаа юм л да. Одоо тухайн сэтгэл зүйн маань. Тэгэхээр гаднаас ирж байгаа нийтлэг одоо Монгол одоо оронд одоо үед ингээд илрээд байгаа хүчин зүйлс нь бол яг оюун төрөнд бол нийгэм өөрөө бас нэг улс төрийн докторгүй байдал за тэгээд нөө эдийн засгийн байдал хэл хүмүүс ингэ ярина л да олон хүчин зүйл байгаа. Гэтэ би бас түрүүнд орсон те яг одоо хэл нийтлэг хэлвэл за улс төр эдийн засгийн хүчин зүйл за тэгээд магадгүй нэг хувь хүний өөрийнх нь ажил мэргэжлийн одоо онцлог нь ингээ нөхцөл байдал те ажлын нөхцөл байдал гэдэг яг нөлөөлж иж болох юм. Гэхдээ энэ хүн юуг анхаарах вэ гэхээр нэг л юм байгаа. Тэрэнд гол нь өөрөө дасан зохицох чадварыг өөртөө бий болох, өөртөө тийм механизмыг бий болгох л чухал гэдгийг ойлгосоо гэж хүсэж байна л да. Дасан зохицох түүнтэй одоо юу гэдгийг нөхцөл байдал за нөхцөл байдал дасан зохицох чадвар гэж болно тий. Бүх юмыг өөрийнхөө ингэж хүсдэггүй. Тэр одоо өөрийнхөө л ажиллахгүй, хитрхи өөрийнхөө хандахгүй. За жишээ нөгөө харилцаан дээр их дутагдaltaй хандаад байдаг. Заримдаа бол барилцаад авчих тохиолдолж байдаг гэдэг тий. За энэ үед бол хүлээжтэй төвчээртэй хандах чадварыг өөртөө бий болгох хэрэгтэй. Яг нөгөө хүний эсрэг тийм түрэмгийн айш гаргуул эргээгээ тэр хүнээсээс түрэмгийн хариултал ирдэг гэдгийг бол тэр хүн ойлгох хэрэгтэй. Тийм учраас хэрвээ тэр тохиолдолд ингээд тухайн хүн хөрөнгөний ажиллаж байгаа бол өөрөө энд одоо эерэг байр суурьтайгаар одоо гэдэндээ буцаагаад яг тийм хариулт үзүүлэхгүй тэрийг уучлах, хандлагатай байх хэрэгтэй. Хүлээцтэй хандах чадвартай байх хэрэгтэй гэх жишээ байна. Зөвхөн миний ажилласнаар бол бидний одоо монголчуудын тий өнөөдрийн их хотын стресс үйлчлэгээд байгаа нэг гол хүчин зүйл нийтлэг хүчин зүйл нь бол энэ харилцааны доголдлын асуудал шиг ажиглагддаг. Надтай санал нийлж байгаа тий. Тэгэхээр мэдээж нийгмийн стресс одоо олон нийтийн харилцааны доголдол гэдэг бол биш дээ. Ер нь бол тий хувь хүн нийгэм гэдэг чинь хувь хүн. Тэгэхээр хувь хүн энэ дээр мэдээж анхаарах нь зүйтэй. Гэхдээ энэ бол үргэлж бид нар хийгээд байж чаддаггүй. Тэгэхээр манай бас зөвлөгч нар энэ тал дээр бас үзэгчдийг бас ойртуулж өгөөч. Жишээлбэл би энэ харилцааны доголдлоо яаж зайлсхийх үү тий мэдээж одоо жишээлбэл бас зарим тохиолдолд ярьдаг штэ. Гудамжаар явхад Монголд нэмсгэлээд явж байгаа юм болтохгүй байна ч гэдэг юм. Энэ бол хатаа боловч үнэн үг тий. Өнөөдөр мэдээж амьдрал хүнд хэцүү байгаа. Тэрийг бас нөгөө туяа зөвлөгчийн маань хэлдэг шиг асуудлаа зовлон болгож хараад түндээ ингэ төртөд явах нь бас мэдээж өрөөсгөл тийм ээ. Та бүгд бас зөвлөж үзэгчд маань. Зөв харилцаатай байх талаар зөв харилцаа гэж юу хэлэх юм? За зөв харилцааг өгөхөг хувь хүнээс шалтгаална тийм ээ. Нийгэм маань өөрөө хувь хүн гэж хэлсэн тийм ээ. Тэгэхээр хувь хүн өнөөдөр яг ямар орчныг бүрдүүлэхийг хүсэж байгаа, ямар байр суурьтай байхыг хүсэж байгаа. Яг тийм хүн өөрөө яг тийм л байр суурин дээр байх. Өнөөдөр уур бухимдалгүй стрессгүй байх юм бол өөрөө өнөөдөр айгу тайван байх хэрэгтэй. Өөрөө тайван байж ээж хин нэгний яриаг айгу хүлээцтэй сонсож чаддаг байж ээж тийм орчинд бол зүгээр ингээд тайван байж хахад хин ч ирээд өвдөөс нь илүү чи минь ингэчлээ. Чи яагаад ингэж байгаа ингээд том дугаар ингээд занчих тийм ээ загнах тийм зүйл өрөөсөө байхгүй. Харин өөрөө тийм бухимдалтай дотор хүн гэдэг маань те бидний дотоод хүн сүнсэндээ маш их стресстэй одоо ачаалттай шарахтай хүн одоо өнөөдөр стрессийг бий болгож гаргаж идэг. Ерөөсөө дотроо зүрхэндээ шарахтай хүн гадагшаага бүх зүйлийг бие махбодоор гаргаж идэг. Оюун санаанд нөлөөлөд оюун санаа цаашаага бие махбодод өөрчлөлт гаргаж. Тэгээ бие махбодоор орчныг өгөөсгөхтэй хил амаараа буюу одоо харилцаагаараа те илүү хүмүүсийг буруутгадаг. Одоо энэ цагаан дээр хэлж байгаа би хүнтэй ингээд ажил хөөцөлтөд явж явах үед ерөөсө хил амаа олцдоггүй гэж байгаа.
уучлаарай ахаа би тантай уулзах гэсэн нэг юм асуудал байна гэдээ ярихынхаа өмнө тэр хүнийг магадгүй тэр буруу харилцаанаас болж тэр хүн цаад хүн ууралж байгаа. Тэрнээс болж тэр хоёрын хооронд харилцаа буруутж үүсэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр эхлээд тэр хүнээс асууж байгаа бол нөгөө хүнээ дээгүүр тавьж өөрөө доогуур норж үйлчилж өгөх нь бас нэг талтай зөв. Хамгийн түрүүнд хүндэтгэл байх. Хүндэтгэл үзүүлж яаж тий. Стресс гаднаас ч байна уу, дотроос ч байна уу. Уусаа стресс автахгүй нь хувь хүний сонголтын асуудал байхгүй. Тэгээ бид нар ингээл хажуугаар өнгөрөж байгаа юм болгоноос стресстэйг үл зөндөөл юм байна шүү дээ. Тэр энэ бол яг хувь хүний сонголт. Нөгөө төгөөр би амар санаагийн хувьд бол 28 нас гэдэг бол зарим хүний хувьд бол хангалттай насан турш юм байхгүй. Тэр хэтэрхийх мэдрэмжээр амьдраад байгаа юм болов. Зүгээр балчир хүүхэд бол мэдрэмжээр амьдраад шүү дээ. Насан турш юм бол шийдвэр гаргаж амьдрдаг байхгүй. Гэр бүлд нь хичнээн хэцүү байж болно. Тэ ажил албан амжихгүй байж болно. Хүмүүс ойлгохгүй байж болно. Тэгтэл би юу хүсэж байна гэхээс илүүтэйгээр юун зүв бэ гэдгийг л олж харж. Тийм тэгж шийдвэрээ гаргаж амьдрал энэ стрессээс, энэ уур бухимдлаас, хэрүүл тэмцлээс те хол байх аюу өндөр магадaltaй байхгүй. Тэр нь тэмцэл гэдэг чинь яг хэрүүл зодоо хийх нь биш байхгүй. Тохиолдож байгаа зүйлийг туулаад гарах сэтгэлийн тэнхээтэй байхыг л тэмцэл гэдэг байгаа шүү дээ яг үүндээ бол. Тийм. Стресс уур бухимдал гэдээ ярьснаас бас зарим одоо сэтгэл зүйчид зөвлөгчдөөс хэлдэг шүү дээ тий. Би бас FM радиогоор бас сонсч ирсэн зүйлээ бас тодруулж асуух гэдэг юм л да. Хэрвээ сэтгэлзүү хөдлөл сэтгэл хөдлөлөө гаргаж байна чөлөөтөө орилмоор байвал орил уурлаад байвал одоо хин нэгэн за батад уурлсан бол батад уураа гаргач гэдэг юм уу тий. Ийм зүйлийг зөвлөж байдаг. Гэхдээ зүгээр ингээд бодоход хүн болгон хэрвээ үнэхээр өөрийн сэтгэл хөдлөлтөө ингээд үргэлж гаргаад байвал өнөөдөр бидний энэ эргэн тойрон яаж хувирах вэ те. Тэгэхээр асуудал юу гэхээр сэтгэл хөдлөлөө тухайн стрессээ гаргах нь зөв юм уу? За эсвэл дотгошоогоо нөгөө түрүүний хэлдгээр те дотроо шингээгээд ингээд мартагнаад орхих нь зөв юм уу? Тэгэхээр хүн ер нь бол сэтгэл хөдлөлөө эргээр илэрхийлэх гэдэг тийм ойлголттой сэтгэл хөдлөл яригддаг. Тэгэхээр яг үхээр асуудал үүсэхгүй, зөрчил үүсэхгүй, хин нэгэнд тохирол учруулахгүйгээр өөрийнхөө сэтгэл хөдлөлийг эргээр. За асуудал үүсгээд ер нь хүмүүс бол 3 янзаар сэтгэл хөдлөлөө илэрхийлж одоо асуудлыг нь шийдэж тэр үедээ сэтгэл хөдлөлөө 3 янзаар илэрхийлж яадаг. Нэгдүгээрт нь бол түрэмгийл хэлбэрээр одоо шууд одоо үеийн батад оруулсан бол бацсан шууд түрэмгийн хэлбэрээр одоо ураа гаргадаг. Харин хоёрдугаарт нь бол яг тэр батад дуурлаад байхад батад анхаарах биш өөр зүйл рүү анхаарлаа шилжүүлэх тэр чадварыг эзэмшсэн хүн байдаг. Гуравдугаарт нь юу гэхээр зүгээр л өөрийгөө буруутгаал энэ бүхэн надаас авсан гэл ингээл өөр бүх юмд өөрийгөө буруутгаад ингээд өнгөрчих. Тийм 3 янзаар хүмүүс сэтгэл хөдлөлөө илэрхийлж одоо тэр ерөнхийдөө асуудлыг гэж шийддэг. За тэгэхээр ерөнхийдөө бол хоёр дахь нь их зүгээр зөв те. Ер нь л асуудал үүсгээд байгаа тэр хүчин зүйлд нь анхаарлаа төвлөрүүлэх нь зөв. Гэхдээ хэрвээ яг тухайн хүнийг өөрчилж чадахгүй бол тэрний өөр зүйл рүү шилжүүлэх хэрэгтэй. Хэрвээ өөрөөсөө болоод байгаа бол тэр асуудлын гарцыг өөрөөсөө эхэлж шийдэж өөрийгөө өөрчилснөөр асуудлыг шийдэх нь зөв юм аа л гэж хэлэх гээд байна л та. Өөрөө шилтгаалаагүй тохиолдолд бол анхаарлаа өөр зүйл рүү шилжүүлж эргээр юм өөр эерэг юм бодох эсвэл өөр дуртай зүйлээ хийх те тэрийг аль болох мартах тэр хүнийг уучлах тэр байдлыг ойлгох хүүгийн онцлогийг нь хүндэлж харилцах гэдэг асуудлаас юм яригдаад байгаа л та. Туяа зөвлөгчөөр бас энэ тал дээр юу гэж байна? За яг нөгөө стрессийг те уураа бухимдлыг яаж тайлах вэ те. Тэгэхээр миний зүгээс юу гэвэл хэнийг харах юм бол маш их завгүй яваад байгаа. Амраагийн хувьд бол тийм ээ ажил амьдрал дээр ер нь айгүй их завгүй яваад байгаа. Тэр зүйлээс бас их стресстэй байгаа. Өөрөө яг амралтгүй байгаа учраас одоо би организм нь хүртэл шаардаад шүү дээ цаанаас нь. Тийм болохоор би бас яг энэ дээр яаж гарах хэрэгтэй вэ гэхээр бас өөрийгөө тайван байлгах. Өөрийгөө тайван орчинд өөрийгөө байлгах хэрэгтэй. Өөрийнхөө дотор байгаа зүйлийг бичиж гаргах бас зөв арга байдаг. Цаасан дээр аягүй сайн цагтл болгож бичих. Аль эсвэл хүнд урлсан бол нөгөө хүндээ өгж байгаа хэлбэрээр маш сайн бичиж, дахин бичиж, дотоод зүрх сэтгэлээ уудалж бичиж гарах бас нэг зөв арга стрессийг тайлах. Ажигласнаар бас хүмүүс өөр ян зүрийн арга хэрэглээд тах шиг байна л да. Амар санаа болохоор яриад байгаа шүү дээ. За нөгөө сүлдээ ууччихдаг болчоод байна. За зарим тохиолдолд нөгөө нэг чангас шиг юм цохоод авахар тий арай нэг тавьшрах юмаа гэж. Ирчүүд бас нэг энэ сөрөг хор уршигтай бас аргыг сонгоодох шиг байдаг. Одоо амар санааг чийдэр байгаа шүү. Гуудаг, за ус үүдээ тамхи хэрэглэж гисэн байдгаа гэж тийм ээ. Ирчүүдэд бас стрессээс гарах уур бухимдлаад авч туулах нэг тийм арга гарц юу байна.
Тэгээ хүн болгон өөрийн арга замуудаар стрессээс гарах гэж оролддог. Тэгээд энэ харамсалтай нь ихэвчлэн одоо зөв аргуудыг сонгодог л дээ. Тэгээ захидлын эзний хувьд болохоор бас л буруу арга тий. Уух олон хоногор гэрээсээ явах тий. Тэгээд хэргэлдэхгүй дургуй зүйлээ маш их хэмжээгээр хэтрүүлэн хэрэглэх гэх мэтчлэн тэгээд дотроо байгаа тэр уур бухимдлыг одоо бусдад гаргаж зохих эсвэл амьгүй одоо тэр мод чулуун үтгч гэдэг юм уу тийм ер нь дандаа буруу аргууд л та. Тэгээ сая зөвлөгч нар маань ярьж байгаа стрессээс гарах сайхан аргуудыг нэрлэж байна л та тийм. Тэгээд хүн стрессээс одоо ямар л бол ямар аргаар гарч болно л доо. Тэ хүн ганцаараа байгаад стрессээс гарах дуртай хүн байж болно. Эсвэл олонний дунд ороод тэ өөрийнхөө одоо сэтгэл санааг одоо тэр олонлоо хандуулж хамт олонний дунд байснараа стрессээс гарч болно. За би ямар ч байсан тийм аргаар гарах нь илүү төхөмтэй гэж хэлхээсээ илүүтэйгээр тэгээ арх ууж, мансуурч тэгээд одоо уур уцаараа бусдад юм уу амьтаа амьгүй бид гаргаж ингэж л стрессээс бити гараасаа л гэж би хэлмээр байна. Зөндөө олон гоё арга байгаа. Хүн тэгээ амраад стрессээ гарна гэдэг нь бол яг амрах гэдэг бол зөвхөн эдэж унтахын нэр биш шүү дээ. Тэ хүн бас дуртай юмаа хийгээд амарч болдог байхгүй. Тэгэхээр чин дуртай юмаа хийж байгаа үед бас хүний стресс тайлгадна. Магадгүй билаар тоглож бас тэгээ янз бүрийн спортоор хичээлж зөндөө л арга байна. Нэрлэхэд бол тий. Амар санаад магадгүй амралт татаад иж магадгүй тий. Зөв цагтлаас ажиглах болвол тий зөв амралт татаад иж магадгүй. Олон хоногоо буруу зүйл хэрэглээ явахаасаа илүүтэйгээр бас нэг тийм сая хэллээ шүү дээ тий. Билаар тоглох ч юм уу ирчүүд ч юм бас нэг дуртай юм олон байдаг шүү дээ. Энэ зүйлүүрөө бас анхаарлаа хандуулах нь зүйтэй. Тэгээд ер нь хамгийн гол нь бол өөрөө яагаад стресстэй байгаа тэр шалтгаанаа олж мэдэх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй ямар ч шалтгаанаа мэдгүйгээр янз бүрийн арга хэрэглээд туршиж үзээд яваад иж болохгүй байхгүй. Тий эндээс бас нэг юм ажиглагдсан л да өөрөө захидал бичсэн юм маань айгүй олон шалтгаан ингэ бичээд байгаа байхгүй. Ээж аавч тэгж харилцдаг, миний ажилч тийм ихнэр хүүхдч тийм бүх юм руу ингээд нялцаагаад ингээд тийм Тэстэл яг үнэндээ тэр үүсгэгч нь юу юм бэ? Тэр нь надаас болоод байгаа мó? Үнэхээр надаас болоод байгаа бол би юу хийх вэ гэдгийг тэр хүн эхлээд ойлгож иж хөдлөх юм бол зөв явна. Тэгээ бас нөө уур бухимдлын тухай яриадсан. Уур бухимдлаар хэрэгжилж ингэж гаргахтаа энэ бол ерөнхийдөө нийгэм тасан зохицох чадвар султай хүмүүс ийм зүйлийг хийд юм а. Тийм болохоор аль болох хүмүүстэй ингэж харилцаж өөрийгөө мэдрэх, өөрийгөө хөгжүүлэх аливаа юм өөрийгөө тийм тодорхой тийм нэг юм хүч болохуц зориг тавиад тэрэндээ ингээд хүрх гээд ингээд тэмүүлээд ирэх хүн өөрөө ч хөгжөөд дээр нь зоригтой болоод ирдэг. Тийм зориггүй байдлаас болоод ингээд бас хүнд юм үүсээд байгаа байхгүй юу? Тэрийг бас анхаарах хэрэгтэй. Юу гэдэг байхгүй юу? Хүн амьдралынхаа хэрэгцээ зориг хоёроо ялгадаг байх хэрэгтэй байхгүй юу? Тэг яг амьдралын хэрэгцээ нь юу вэ? Тэгээ амьдралын хэрэгцээ бол өнөөдөр бас мөнгө байж болно, машин унаа байж болно. Тэ сайхан амьдрал бол ихэвчлэн хүний амьдралын зорилго биш хэрэгцээ байдаг л да. Гэтэл хүний амьдралын зорилго гэдэг өөр юмд орж иж болно шүү дээ. Тэгээ энийг ялгаж салгаад тэгээ бас жоохон 28 настай хүний хувьд бол одоо яг энэ чиглэл рүү явах хэрэгтэй. Бодоод олж хараасаа тий. Тэгээ бас нөгөө талаар нөгөө уур бухимдал гэдэг байгаа тий. Энэ уур маань гэдэг бас хаанаас гараад байна тийм ээ гэж гэлээд байгаа шүү дээ. Би энэ хаанаас ч бүү мэд нэг л учир баахан уур гараад байна гэж ярьж байгаа. Та бүгдээс асуугаад байгаа шүү дээ. Тий асуугаад байгаа. Тэр залуу маань тэгж өөрөөсөө ингэж асуугаад тий. Тэгэхээр нөгөө уур гэдэг маань яг өөрөөс нь тий. Тархиных нь одоо уурыг алдагдсанаас болоод өөрчлөлт орсноос болж тэр уур бухимдал дотроос гарч ирдэг байна. Тархины уурыг маань яагаад алдагддаг вэ гэхээр бас янз бүрийн хүчин зүйлүүдээс болдог байгаа. Энэ болохоор бас сэтгэлийн одоо юм хит дарамтанд орох юм уу тийм ээ. Энэ маань юу гэхээр кинийг асуурах, эсвэл ажлын ачаалал ихтэй байх, тийм ээ, хүнд ажилд байх. Нөгөө талаас бас юу байдаг вэ гэхээр удамаас бас болдог. Удамшлаас бас болдог энэ зүйл маань. Нөгөө талаас юу байдаг бол амьдрал ямар нэгэн тийм реакц өгөхөд одоо санхүүгийн ямар нэгэн хүнд дарамтанд орох үед юм уу тийм ээ. Тийм үеүүдэд бол яг энэ уурыг тархины уурыг гэдэг маань алдагдаж эхэлдэг. Тэгээ тэрнээсээ болж нөгөө алдагдсанаас болж яг байх хэмжээндээ байхгүйгээс болж алдагдсанаас болж тэр уур бухимдал маш их гарч ирдэг. Очиж чочрол өгснөөс болоод тийм ээ. Тийм болохоор нөгөө хүн гэж ингээд нүдэрээ хараад нөгөөтг харсан зүйл маань шууд тархинд очдог. Тархинд очсон зүйл маань бие махбодоор илэрч гарч ирж байдаг. Тэгээ амар санаагийн үед бол яг тэгж байгаа байхгүй тийм. Харсан зүйл маань одоо эхнэр унараас ингээд мөнгө нэхэл хүүхдээр дарамтлаа. Нөгөө талаас ахтайгаа ингээ маргалцсан гэр бүлийн санхүү гэж тэр зүйлийг ингээ чихээрээ сонсоод нүдэрээ хараад байгаа. Гэтэл нөгөөтгөө шууд тархинд очиж байгаа. Амар санаагийн маань. Тэгэл амраа маань тархинд дэжингууд нөгөө китх уурсан үед гадагшлуулж гаргаж байгаа ш. Бүр ахыгаа хүртэл зодоод унгаацсан ба тэрийг өөрөө мэдэхгүй болсон. Тийм болтлоо ууралж байгаа. Тэгэхээр энэ нөгөө яаж нөгөө тархины нөгөө уурыг алдагдсанаас болж ингэж маш их хүчтэй нөлөөлж байгаа. Тэгэхээр бас яг энэ үед биеэ барих чадвар нь өөртөө суугдаж өгөх хэрэгтэй болж байгаа. Өөрөө яг энэ за би ингэдэг шүүгээ мэдчихэнгууд ахиад дараагийн нэг зүйл гарахад би ууралж болохгүй гэдээ өөрийгөө тайвшруулад
Өөрийгөө татаж авч чаддаг болох ёстой болж байгаа энэ залуугийн үед тийм ээ. Тэгэхээр амраа маань өөрөө бол чадна. Би өөрөө өөрчлөгдөө энэ зүйлийг мэдэрсэн байгаа. Надад яг ийм хор зуршлууд байна. Ийм буруу зүйлүүд байна гэдэг нь аюулгүй сайн олоод харсан байгаа өөрөөсөө. Одоо харин яг гарах гарцаа маань хайгаад байгаа. Тэгэхээр өнөөдөр ажлын ачаал маань амраад бол хитрхи их байна гэж би энэ загтал дээрээс бас тунгаж олж харж байна л да. Тэгэхээр ажлаа зохицуулах хэрэгтэй. Амралтыг өөртөө гаргах хэрэгтэй. 7 хоногийн нэг өдрийг заавал өөртөө зориулах. Бүр амардаг, гэр бүлдээ зориулдаг буюу те гэр бүлтэй хүмүүс. Гэр бүлгүй ганц бие хүмүүс өөртөө зориулах. Гэр бүлийнхэнд аав ээжтэй зориулдаг. Сая манай Сүхбаатар маань хэлжсэн те эрэгчүүд маань уур бухимдал харахад дандаа нөгөө нударгаар шийддэг ер нь их хөвчлэн. Харин сая зөв сонгох юм бол нөгөө спортоор гарах хэрэгтэй. Дандаа нөгөө хичээлж те тэр их бэр амтагтай дотороос одоо нөгөө нэг физиологи бас шаардаад байгаа байхгүй энэ нөгөө гадагшилж байгаа бас ингээд энэ хүүхдээ яг тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад тэр маань гадагшилж байгаа үед яг энэ уур бухимдал бас айгүй их гадагшилдаг. Тэгэхээр тэрийг гаргахын тулд нөгөө спорт тоглох, те теннис тоглох, сакс тоглох, аль болох те биений хөлс гарч байгаа тийм спортуудаар хичээлэхэд бол маш их гадагшилж тайвширж өгдөг байгаа. Тэгэхээр энэ залуу амраа маань бол чаднаа. Тийм болохоор жоохон ажиллаа жоохон хуваарлал бас өөрийгөө илэрхийлж сурах гаргаад өчгөн хангалттай болчихж байгаа байхгүй юу? За ер нь бол тодорхойгүй зүйл хүнийг айгүй стресст өртүүлэх байдаг. Асуудал тодорхойгүй байна гэдэг өөрөө амар бүрхэг байхаар хүн гээд яг гэдэг юм болоо гэд айгүй санаагаар унаад тэр байдал хүнийг айгүй стресст оруулдаг. Тэгэхээр яг л тэрнтэй адилхан хүний амьдрал хүрэх зам нь тодорхойгүй, өөрөө яг юу хүсэж байгаагаа мэдэхгүй, өөрийгөө ухамсарлаагүй, өөрийн дотоод ухамсар нь бүрэн бий болоогүй байгаа. Болохоор энэ хүн ингээд ерөөсөө өөрийгөө олохгүй байгаа байхгүй юу? Өөрийнхөө онцлогийг мэдэхгүй байгаа магадгүй те. Өөрийнхөө сонирхлыг ингээд одоо тоохгүй орхиод байгаа. Яг өөрийнхөө тэр яг бие хүнийхээ тэр чанарыг мэдэхгүй байгаа тэр тохиоллоос болоод энэ хүн ингээд өөртөө өөрт тохирсон тийм зорилгыг тавьж чадахгүй тийм болохоор тэрэнд хүрэх нь тийм зам нь тодорхойгүй болохоор ингээд эмх хэцүү санагдаад айгүй олон асуудал өөртөө байгаад байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй. Сэтгэл хангалуун бас ерөөсөө яг ингээд харагдаж байхад ерөөсөө сэтгэл хангалуун ерөөсөө байхгүй. Ерөөсөө юу сэтгэл хангалуун байгаагаа нэг ч дурдаагүй. Дандаа л надад асуудал байна гэдэг байгаа. Тэгтэл яагаад тэгэхээр энэ магадгүй өөрөөс нь ингээд өөрийнхөө онцлогийг мэдэхгүй хүрэх гэж байгаа тэр чиг нь тодорхойгүй байгаа болохоор тэр бас их асуудал үүсгээд байгаа байхгүй. Тэрхүү онцлогоо хэрхэн тодорхойлж болох жишээлбэл. Тэгэхээр яг өөрийнхөө үйлдэлүүдийг аюу ухамсарлах хэрэгтэй. Өөрөө юу дуртай, юу сонирхолтой, өөрийнхөө тэр одоо хүсэл сонирхол юунд байна вэ гэдгийг мэдэх хэрэгтэй байхгүй. За жишээ нь би өдөрт юу хийдэг вэ? Өөртөө зориулж юу хийсэн бэ гэдгийг харах хэрэгтэй. За ер нь ямар үед миний одоо уур бухимдал төрдөг, би юунд дургүй, ямар үед миний сэтгэл аюу өндөр сайхан байдаг, эерэг сэтгэдэг тий би сэтгэл санаа аюу тайван байдаг үе нь юу юм? Би юу хийхээрээ ингээд аюу сэтгэл ханамж өөртөө авдیں۔ За тэгээд дээрэс нь өөртөө итгэл төрүүлэхээр за би ч нэг тийм юм хийчихээр нэг тийм нэг тэ өөрийгөө би аюу сайн юм аа би ийм хийчихээр гээд ийм би чадчих шүү гэдгийг тэрийг олох хэрэгтэй байхгүй. Тэгээд тэрэндээ тохирсон зорилгыг хүн ингээд огт өөртөө тохиромжгүй тийм одоо хүрч чадахгүй зорилго тавьчихаараа тэрэндээ хүрэхгүй болохоор эргээд сэтгэлээр унаад стресс үүсээд идэм юм аа. Тэгэхээр өөрийгөө онцлогийг мэдээд өөрийнхөө чанарыг мэдээд тэрэнд тохирсон зорилго тавиад тэрнийхээ төлөө хүн амьдрах юм бол илүү амьдрал утга учиртай өөдрөгөөр харж чаддаг. Тийм баг. Захаандаа үсэд урдсан гэсэн чинь би нэг хүмүүст ашиглуулаад байгаа яг тийм тэр байхгүй. Би нэг бусдад ашиглуулаад байгаа юм шиг санагдаад байна. Яг тийм. Яг тэр ажиглагдчихсэн. Түрүүн одоо Сараа маань яг зөвлөлөө шүү дээ. 28 нас хүрсэн хүний хувьд бол өдөө болтол аав ээжтэйгээ амьдраад байгаа нэг ер нь нэг таатаа биш ээ. Эзүү биш ээ. Тийм энэ чинь үнэн байхгүй юу? Одоо нэгэнтээ хэрвээ бизнес эрхэлж байгаа юм бол тэр чинь орлого олж байгаа шүү дээ, тий. Цалиа авж байгаа, тий. Мөнгө төгрөгтэй байна. Тэгвэл хэдийгээр гэр бүл нь салдсан өнөөдөр одоо бас одоо амжилтгүй одоо яг гэр бүлийн одоо амьдралаар амьдарч байгаа ч гэсэн ер нь яагаад аав ээжээсээ тустай байгаад тэгээд бас эн чинь бас нэг хамгаалалт болж өгч байгаа байхгүй тийм гэр бүлийн маргаанаас тийм ер нь тэгээд хүн хамгийн ойр дотныхоо хүнээс хамгийн их гүнзгий шарах авдаг байхгүй. Тэгэл энэ шархууд нь ингээл өөрт нь байсараад нэг өдөр дэлбэрдэг ч юм уу. Ер нь тэгээд амраагийн хувьд бол одоо яг ууралдаг хүнийг бас дотор нь 3 ангилаад идэг шиг байна. Амархан ууралдаг хүн, хадгалж байгаа дэлбэрж ууралдаг хүн, эсвэл бүр хорсолт хийгээд яваад идэг юм хүн байдаг байхгүй. Тэгэхээр энэ яг аль категорид нь байна өөрөө бас тодорхойлох те. Амархан ууралдаг хүн бол яг эргээд уурнаас амархан гарчтیں۔ Түрүүнд тэр захиан дээр хэлсэн байсан шүү дээ. Цусаа харахаараа тайвширдгаа гэдэг нь одоо яг бас нэг бол тэнд
цус харангуут айгаад энэ ч одоо юу болж байна те би бол яг ийм зүйлийг хүсээгүй шүү дээ гэдэг те. Гэтэл уур бас тархинаас байж болдог, бас зүрхнээс байж болдог. Тэгэд сэтгэл зүйч охин маань яг хэллээ шүү дээ. Өөрийгөө ихлэд олж авах хэрэгтэй. Тэг мөнгө яг олоход амархан байж болно. Гэтэл өөрийгөө олоход бол хэцүү байхгүй. Тийм. Тэгэд өөрийгөө олж аваагүй хүн чинь өөрөө бусд руу асуудлуудыг чихэд идэг. Тэ одоо аав өөрчлөгдөх ёстой, ах өөрчлөгдөх ёстой, эхнэр хүүхдүүд өөрчлөгдөх ёстой, эргэн тойрондох өөрчлөгдөх ёстой. Гэтэл өөрөө өөрчлөгдөх ёстой байж болно шүү дээ. Ер нь намраг хувьд бол би өөрөө өөрчлөгдөх тал дээр илүү их ер нь маш их хөдөлмөр гаргах ёстой гэж бодож байна. Хүчтэй санал хэлж байна. Өнөөдөр та хамгийн ихэнд юуг тавиад байна? Өөр дөрөө тийм ээ. Хамгийн ихэнд юу байх ёстой? Бас амраагаас асуумаар байна тийм ээ. Нэгдүгээрт яг амраа мэд яг эхний ээлжинд хамгийн түрүү ажлыг чухалчилж хамгийн түрүү тавьж гин үү? Эсвэл өөрийгөө тавьж гин үү? Гэр бүлээ тавьж гин үү тийм ээ. Тэгэхээр бас эдэн дээр бас аягүй сайн анхаарах нь аягүй чухал. Нөгөө талаараа бол ингээ харах юм бол хүн маань хүн болгоно 3 зүйлээс бүрддэг байгаа тийм. Бие махбод, оюун бодол, сүнс гэж байгаа. Сүнсэн бие гэж тийм ээ. Энэ 3 байдлаас бүрдэж байгаа. Тэгэхээр өнөөдөр та оюун бодолтой юу бодож байна? Таны сүнсэндээ бас юу бодож байна? Яг тэр зүйлүүд маань бие махбодор гадагшаа илэрхийлэгдэж гадагшилж гарч ирдэг байгаа. Тэгэхээр одоо ингээд яг харах юм бол яг энэ загтлыг ингээд харж явах юм бол яг ингээ эмх зэгц нь алдагдчихсан. Доороосоо дээш яваад байгаа юм болов. Яг тийм байдлаар харагдаад байгаа. Тэгэхээр яг амраагийн үед эхлээд одоо сүнсэн биеийг тавих та нэгдүгürt одоо бас эзнийг тавих бидний бүтээсэн эзэн гэж байгаа тийм ээ. Бурхан бас бидний бүтээсэн байгаа. Тэгэхээр бас бидний эзнийг бас нэгдүгürt тавих. Нэгднийг бас олж харах. Бас өглөө болгон бас яг эзэнтэй уулзах тэр цаг бас чухал байгаа болов. Энэ дээр бол би яг амраагийн үед бол би яг янз бүрийн тийм юм бичээг байгаа. Тийм болохоор бас яг юу байна тийм ээ хэрвээ эзнийг таньж мэдээгүй байгаа бол бас эзнийг таньж мэдээч тийм ээ бас эзний үгийг уншаад нэгдүгээрт бас эзэн байх хэрэгтэй манай сүнсэн талыг би бас сүнснийхээ хоолыг бас мэдрэх нөгөөдлөр бид нар махан биедээ заавал хоол идэж хүч тамирыг авдаг тэрнтэй адилхан сүнс бас бид нар хооллох хэрэгтэй сүнсээр хоолтой байж сүнс хүчтэй байж бид нар өнөөдөр гайхамшигтай бас тэр бизнес дээр хөл тавьж чадах байхгүй библийг уншиж тийм ээ бас яг Библиэл дээр яг юуны тухай байд юм гэдгийг бас сайн судлаасаа гэж би бас амраадаа хэлмээр байна. Загтал дээрээс гэр бүлийнхаа нөгөө өнгөрсөн ч гэсэн одоо нөгөө тийм нэг амьдрал байсан байгаа даа шүү дээ тий. Гэр бүл байж гэн, эхнэр байж гэн, хүүхэд байж гэн тий. Тэгэхээр тэрийг бас дурдахдаа одоо жоохон сөрөг талаас нь бас тэгээ харсан байсныг анзаарсан л да. Тэгэхээр мэдээж эр хүн нөхөр хүн эсвэл аав хүний хувьд энэ чинь яг гурууллаа зэрэг оршиж шít одоо амраагийн дотор бол тийм үү? Эр нөхөр байна тий аав байна тэгээд эр хүн байна. Тэгэхээр хариуцлага үүрж амьдрна гэдэг энэ зүйлийг ухамсарлах хэрэгтэй. Тэгээд тэр хүмүүс одоо хуучин эхнэр нь одоо өөрийнх нь төрсөн хүүхэд нь ирээд бас тэр дутагдал гачигдлынхаа тухай яриад мөнгө санхүүгийн одоо хэрэгцээ байгаагаа хэлж явах тэр үед бол аль болох надаас одоо юм салах гад байна гэдэг талаас нь биш. Зүгээр л тэр эмэгтэй өөрийнх нь хүүхдийг төрүүлснийхэн төлөө эсвэл өөрт нь тэр хүүхэд төрсөн сайхан үр байгаагийнхын төлөө хайрлах өгөх хангалттай шалтгаан л байхгүй. Ингэж л харж чадах юм бол өөрөө цаашаа эр хүн болж төлөвшөлт нь илүү их одоо сургууль болж өгч байгаа. Тэгэхээр ер нь эр хүн байж амьдрах, эрэгчин байж амьдрах хоёр өөр шүү дээ. Тэр эр хүн болохын төлөө хариуцлага үүрдэг тийм л байх хэрэгтэй. За яг энэ дээр ингээ харах юм бол нөгөө сая бас хийсэнтэй эрэгтэй хүний яг талаас тийм ээ. Би нөгөө талаас бас эхнийх нь байр суурин дээрс бас сууж үзээд тийм ээ ярилцмаар байна. Мэдээж одоо гэж нөхөр нь хаяад явсан бай, өөрөө ч хаяа явсан бай тий. Яг тэр амьдралыг бол тодорхой тоочоогүй. Тэгээ энэ хоёр салангад амьдарч байгаа тохиолдолд одоо хүүхэд өсгөж байгаа ээж хүн гэдэг өнөөдөр маш өндөр хариуцлагатай байгаа. Харин өнөөдөр тэр хүүхдийн хариуцлагыг ганц ээж хүн даах биш. Аав хоёулаа хамт байж ээж эцэг их хоёр нь хамт байж ээж тэр үр хариуцлагыг даах ёстой тийм ээ. Тэр хүүхдэд одоо өнөөдөр хайр өгөх ёстой нас байтал өнөөдөр тэр хүүхд аавынхаа хайрыг авчиж өсөж чадахгүй. Зөвхөн ганц ээж дээр байна. Ээж маань тэр хүүхдийг мэдээж өөрийнхөө хүүхэд муу явуулахгүй байгаа. Ямар ч байсан тэр хүүхдийн төлөө бүх зүйлээ зориулж байгаа. Харин тэгээ мэдээж өөрийнх нь чадал хүрэхгүй болоод ирэнгууд одоо өөрийнхөө хүүгийнхээ эцгээс ааваас нь тусламж хүсэж байгаа. Гэхдээ харин тусламж хүсэхдээ бас магадгүй буруу зүйлээр, буруу аргаар, хандлагаар хүссэн илэрхийлсэн байж болох юм. Тэгээд бас амраагийн үед уурладаг, тий дарамттай юм шиг санагддаг
байж болно. Гэхдээ бас зөвгөр бас ингээд хандлага хүсэхэд амраа тэрийг нэг би одоо надад албагүй гэж одоо өөрөөс ингээд зайцуулсан маягтай одоо хүлээж авах юм бол энэ бол буруу байгаа. Яагаад гэвэл энэ чиний үр удам. Ирээдүйд чиний гал голомтыг залгах эр хүн байгаа тийм ээ. Тийм байгаа учраас бас амраа маань яг өөрийгөө эргэж хараад янз бүрийн ах дүүцтэй гэх тийм ээ. Өөртөөгөө эхлээд өөртөөгөө эвлэрэх, өөрийгөө уучлах тийм зүрх сэтгэлийг бас олж аваасаа гэж бас амраад хэлмээр байна. Чи бол чадна тий. Тийм болохоор бас ирээдүй болсон тэр хүүхдийг өнөөдөр амраагийн хүүхд амраагаар л овоглогдно. Өөр хинээрч овоглогдохгүй. Тийм учраас бас хүүхдийнхаа ирээдүйг харахын тулд сая хариуцлагатай байх хэрэгтэй гэж манай зөвлөгч нар хэлж байгаа тийм. Тэгээ энэ бол яг чухал. Маш сайн өөр хариуцлагатай байж өнөөдөр аав хүн болох хэрэгтэй тийм ээ. Мэдээж өнөөдөр найзлаад үерхэд нөхөрлөөд эхнэрийг сонгосон байгаа. Дараагаар нь хүүхдээ болсон байгаа. Тэгэхээр би хариуцлагатай байж чадна гэдэг үүднээс аав болсон байж таараа. Тэгээ мэдээж амьдралын янз бүрийн шалтгаанаас болоо салсан байгаа. Харин энэ салах шалтгаан бол салалт гэр бүл салдаг гэдэг бол тийм сайн зүйл биш. Харин эргээд нэг нэгэ уучлаад амраа маань эхнэртэйгээ бас хүүхдээ бодоод эргэж нэгдээсэ гэж би бас хүсэж байна. Энд бас нөгөө хүндлэл гэсэн зүйл яригдах бах тий. Хүндлэл бид нар сөрөг зүйлүүд аяух ярьлаа штэ. Харилцаанд гэр бүлд ч гэсэн тэгэл олон нийтэд харилцаж гэсэн энэ хүндлэл яагаад заавал байх нь чухал юм бэ гэдэг талаар бас энд бас ойлголт өгөх зүйтэй хаа. Тэгэхээр яг залуу насны тэр ааг омог гэж хүмүүс их ярьдаг тий. Гэхдээ тэрнээс яг тэрнтэй би л нэг санал нийлдэггүй. Яг юунтай нийлдэг гэхээр хүний хувийн онцлог темперамент зан авир нь хүнд айгүйх тэр харилцаа одоо жишээ нь амар санаа нэг одоо харилцагчтайгаа харилцаж байхдаа өөрийнхөө зан аашийн онцлогоор харилцдаг. Нөгөө хүн бас өөрийнхөө зан аашийн онцлогоор харилцдаг. Тэгэхээр энэ үед яагаад одоо нөгөө нэг тийм зөрчил үсээд байна гэхээр хүмүүс бие биеийнхээ зан аашийн онцлогийг хүндэлж үзээгүйгээс болоод хоорондоо зөрчилддөг байхгүй. Магадгүй тухайн хүн айгүй тийм хурдан тийм зан авираа илэрхийлдэг тийм темпераменттай хүн гэж болно тий. Гэтэл нөгөө хүн бол их бас яг адилхан тийм хүн бол яг адилхан асаад идэг байхгүй бие биенлүүгээ. Харин юу анхаарах вэ гэхээр нөгөө хүнийхээ зан авирыг нь хүндэлж онцлогийг нь ойлгож тэгээд аль болох нөө өөрийнхөө мэдрэмжийг хүний мэдрэмжээс одоо илүү доогуур байр суурьтай хүлээж авах нь чухалхгүй. За хэрэг би ингэж ажиллавал энэ хүнд ямар мэдрэмж төрөх вэ? Тэ энэ хүн сэтгэл санааны ямар байдалд орох вэ? Тэгээд түүнийхээ дараа за би ингэж болохгүй байна. Тэгээд өөрийгөө зөв үгээр илэрхийлж сурах хэрэгтэй байхгүй. Надад шууд л энэ чинь надад айгүй хэцүү байна гэхийн оронд магадгүй энэ байдал чинь надад ийм сэтгэгдэл төрүүлж байна гэдэг ч юм уу те. Тэр аль болох өөрийнхөө харилцааныхаа чадвар тэр хүн анхаарах юм бол тэр ер нь бол тийм бусдад зөрчилдөх нь аюу бага байт юм аа. Ер нь харилцах чадвараа бас дээшлүүлэх хэрэгтэй болов уу гэж би бас зөвлөмөр байна. Тийм. Хүндлэл гэдэг талаар одоо сая бас яллаа шүү дээ. Мэдээж тухайн хүний зан характер би хүнийх нь онцлогийг хөндлөх хэрэгтэй. Тийм. Тэрийг ойлгож харилцсан гэдэг бол мэдээж энэ хүндэлж байгаа юм хэлбэр шүү дээ. Тийм. Манай хоёр зөвлөгч бас тодруулж өгөөж хүндлэл байх нь бас яагаад тийм чухал вэ? Хүндлэл мэдээж чухал тий байх ёстой зүйл. Гэхдээ хүндлэл гэдгээ яг яаж тодорхойлж байгаа юм те. Ер нь бол яг миний бодлоор хүндлэл гэдэг бол нөгөө хүндээ төрүүлж сонголт хийх боломж олгох явдал гэж болж байна. Тэгвэл энэ нөгөө хүнээ хүндэлж байгаа хэлбэр гэж бодож болно да. Харин яг бусдад одоо сонголт өгөх нь чухал тийм ээ. Яг хийнэ Сүхбаатарын маань хэлдэг. Тэгээ нөгөө бусдад сонголт өгөх нь аягүй чухал. Өөрөө би гэдэг байр суурин дээрээсээ биш. Эхлээд та гэдэг те нөгөө хүнийгээ сонсох энэ байр суурь. Гэтэ бас яг энэ манай монголчууд аягүй их залуучууд бас аягүй их эдэр омог залуу яг энэ үеийг ингэж яриад байдаг. Энэ зүйл бас яг юутай холбоотой вэ? Яг өсөж төрж ирсэн яг гэр бүлээс холбоотой. Бас хүүхэд настай маш их холбоотой байхгүй. Яг бид нар чинь эхийн хөвлөд бүрлдэж байгаа тэр үеэс эхлээл бидний хөгжил явагдаж эхэлдэг. Одоо бие хүн бол төлөвшөх бүх зүйлүүд нь явагдаж эхэлж байгаа. Магадгүй амар саныг гисэнд байх үед түүний ээж ямар байсан тийм ээ. Яг бүрлдэж бий болж байгаа тэр 9 сарын хугацаанд ямар ааш омогтой ямар зүйл төрмгийн зүйлийг гаргаж байсан, яаж харилцаж байсан, ямар амар тайван дотор байсан. Тэр зүйлүүд урагт маш их нөлөөлдөг байгаа. Ээжийн зэрэг сэтгэл юу одоо санаа сэтгэл яг урагт маш их нөлөөлдөг байхгүй. Тэгэхээр амраагийн хувьд болохоор одоо ингээд уур уцаар янз бүрийн юм зүйл гараад байна гэж байгаа. Энэ зүйл магадгүй тэр бас хүүхэд байгаа наснаасаа тэр ураг байх үед авсан юм байж болно. Тэрнээс бас нөлөөлж байгаа зүйл. Бид нэг удамшдгаа гэж яриад байсан тийм ээ. Тэрнтэй адилхан
нэг ураг баах үед нь ургийн анх дөнгөж 6 сартаагаас нь эхлээ сонсож эхэлдэг. Хүүхдийн чихний сонсгол хөгжиж эхэлдэг байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэр үед бас магадгүй энэ хүүхдийн ураг ээжтэй гисэнд байх үед янз бүрийн сөрөг мэдээллүүдийг сонссон байж болно. Мэдэрсэн байж болно. Бас өсвөр наснд одоо 3-5 нас бол хүүхдийн амьдралын бас яг аюу чухал физиологийн үе шатууд нь явагддаг. Гормонд нь өөрчлөлтүүд орж эхэлдэг. Одоо энэ залууг өвдөж гэсэн яг энэ насныхаа төгсгөл рүү ирж байгаа тийм ээ. Хүний амьдралд 3 том үе шат, 9 том үе шатн дотроос 3 том зөрүүд үе насыг даван туулдаг үе байна. Тэгээ бас яагаад ингэж хэлж яах вэ гэхээр бид нар залуу хүн болгонд ийм омогтой байдаг гэж яриад идэг. Гэхдээ тийм биш ээ бас тийм ээ. Зарим хүн бол буруугаар тэрийг ашиглаад бас буруугаар тэр энерги гаргаад байгаа. Тэгэхээр амраагийн хувьд болохоор энэ зүйл өөрийгөө өөрчлөхийн тулд бидэнд хандаж захиа бичээд байгаа шүү дээ. Өөр би ийм зан өөрийгөө мэдэрсэн. Тэр нь маш гайхамшигтай. Чи бол чадна гэж би амрааг бас урамшуулмаар байна. Тэгэхээр магадгүй чиний эргээд бас нэг хүүхэд нас руугаа эргээд нэг хараад өцөхгүй тийм ээ. Би яг тэр үед яаж өсөж явсан бэ? Миний үе шатууд яаж эдийг хурж ирсэн бэ? Ямар гэр бүлээс авсан сөрөг дагуурууд байна уу? Эерэг нь ямар байна? Мэдээж хүний амьдралд эерэг нь илүү олон байгаа. Бид нар харин эергээ олж харахаас илүү сөргийг нь илүү чухалчлаад хараад идэг. Тэгэхээр би бас амраад хэлмээр байна тий. Загталтаа эхлээ хэлэхэд зовлон гэд маш томоор харцсан байгаа. Тэгэхээр яг өнөөдрийнхээ яг энэ насны залуучууд энэ зүйл ингээд асуудал тулгамдаад ирэх үед энэ зовлон болж хөврээд байгаа. Ийм шиг хэцүү санагдаад байгаа. Тэгэхээр өнгөрснөөр би амрааг бол би ирээдүйг битгий захируулж амьдраач. Тэ өнгөрсөн зүйл бол өнгөрсөн зүйл. Харин ирээдүйг өөр шинэлэг зүйлээр яг өнөөдрийн загтал бицээг энэ цагаас эхлээд амраагийн амьдрал дээр маань шинээр эхэлж байгаа. Бүр өөрийгөө өөрчлөе гэсэн зүрх сэтгэл тэмүүлэл энд байгаа учраас чи бол чадна гэж бас амраад хэлмээр байна. Тэгээ амраад үзээ сууж байгаа. Тэгээ бас нэг ийм асуулт байгаа болов уу гэж бодож байна. Мэдээж амраа маань болж өгөхгүй байгаагаа ухамсарлаад аашааг нь болохгүй байгаагаа ухамсарлаад бидэнд хандсан. Тэгвэл одоо хамгийн түрүүнд би ямар халахам хийх вэ гэдэг асуулт бас өөрийнх нь яг энд байгаа хэл та. Та бүгд мэдээж ингээл анализ хийгээл тодорхой хэмжээнд ихэд сууж байгаа. Хамгийн түрүүнд ямар халахмыг хийгээд тэр асуудлаас гарах тэр зөв гарцыг эрэлхийлж хаалгыг онгойлгоосоо гэж хүсэж юм бэ. Тэгэхээр юун түрүүнд бол өөрийнхөө сэтгэл санааны байдлыг тогтворжуулах асуудал нь яригдчихэж байгаа юм л та. Тэгэхээр миний сэтгэл санааг тавгуутуулаад байгаа зүйл юу вэ гэдгийг юун түрүүнд болоод тэрний шийдэх гарцуудыг хайж болох нь хамгийн чухал. За тэгээд харилцаанд бол уур бухимдал айгүйх одоо уур бухимдал ер нь үүнд маш их асуудал үүсгээд байгаа гэсэн учраас уурыг яг бол уур гэдэг чинь ерөөсөө хүний тархинд яг цасан дээр мөр гарч байгаатай адилхан үлдээдэг байхгүй. Нэг уурлах юм бол тэр ингээд юу ингээд хүний тархинд маш том мөр үлдээдэг. За тэгээд уурлал явах тусам энэ гүн болно, олон салаа болно. Ингээд ирээд захаар ингээд ерөөсө тэр тархийг тэр чигээр ингээд хоорондоо холбоос үсгээд ингээд жоохон юмд л уурладаг болгочдөг. За тийм энийг хамгийн гол арга хэмжээ авах юу вэ гэхээр биеэ барьж сурах, тайвшрах, тэр релаксацийн тасгалуудыг булчингаа суллах, тэр тасгалуудыг эзэмших, дээрээс нь өөрийгөө тайван байлгах тэр одоо дадал зуршлуудыг эзэмших нь айгүй чухал байгаа байхгүй. Чи юу гэж хэлэх гээд байна гэхээр хэрвээ айгүйх бухимдал төрүүлдэг юм байвал тэрнээс түр холдоод өөрийнхөө хийх дуртай амиг хийх юм бол тэр хүн асуудлыг бас мартдаг. Тэгээд асуудлаас зүгтах биш, асуудлыг гардаад шийдэх юм бол эргээгээд хүнийг айгүй тайван болгох юм а гэдгийг ойлгоо. Тэгээд яг юунаас болоод байна гэдгийг тодорхойлоод тэрийг яаж шийдэх вэ гэдгийг тодорхойлоод тэгээд аль болох зүгтахгүйгээр тэрийг насанд хүрсэн би хүн бай гэдэг асуудлыг шийдэжэл гэдэг ийм зөвлөмөр байна. Тэгээд ер нь бол тайвшрах тэр асуудлуудыг эзэмшээд тэгээд бусдын онцлогийг бас хөндлөж үздэг, бусдтай тийм ийдэг харилцааг бол үүсгэх хичээдэг байгаасаа л гэж хүсэж байна да. Тасгал гэдэг ямар тасгал вэ тэр? Булчин судлах тасгал ба. Ер нь бол авто тренингийн тасгалууд зөндөө байгальтай чинь яг ингээд тэр бол яг зориултын тусгай өрөөнд ингээд хөгжим сонсог хийдэг тэр тасгалууд байгаа байхгүй. Сонирхчийн бол сэтгэл судлалын төвүүд дээр очиод тэр тасгалыг эзэмшээд тэр одоо хүмүүсийн одоо юу ингээд үргэлжлүүлж өөр шөнгийг хийх тэр дадлыг бас өртөө биелэх хэрэгтэй. Хүн ингээд бухимдаад тэгэхээр хам бие чангалцдаг. Ер нь стресс гэдэг хүний ингээд бүх булчинд ингээд чангарлыг өгч яадаг. Тэрнийг гол нь ингээд нөгөө нэг сулруулж тэгээд дараа нь өөрийнхөө сэтгэл санаатай юм болох хэрэгтэй. Амрагийн хувьд болохоор маш их ууралдаг гэдэг чинь бас хорсдог гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр би нэг тийм үг сонссон юм аа. Хорсол гэдэг бол өөрөө хоригдчихэд нөгөө хүнээ үхэхийг хүлээх гэсэн үг ээ гэж.
тэр энэ өөрийгөө хорлоод байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгээд зөвхөн өнөөдрийн нэвтрүүлгийг үзчихэд харамсалтай нь хамраагийн маань бүх асуудлыг шийдэгдэг. Дөнгөж эхэлж байгаа гэсэн. Тэ. Тэр энэ үйл явдас гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Тэгэд энд хугацаа хэрэгтэй, зориулт хэрэгтэй. Тэ хүчин чармаалт хэрэгтэй. Тийм учраас байнгын ер нь тийм сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг зөвлөгчтэй болвол яасан гэж би ураа санал тавимаар байгаа юм. Тэгэхээр яг сая Сүхбаатарын хэлдэг маань тий яг зөв бас тий бас санал нэг нөгөө талаараа бас яг одоо яг өөрөө ингээд асуудлаа маань ингээд мэдээд байгаа шүү дээ. Тэгээ харин энээсээ гарч чадахгүй байна гэдэг өөрийн хүч дутаад байгаа. Тэгэхээр бас нэг дараачийн нэг хүч хэрэгтэй болоод байгаа биз. Тэгэхээр бис амраад юу гэж хэлэх гэж байгааг бол чи бас яг энэ хүчийг олохын тулд бас Есүсийн хүчийг гуйгаарай гэж хэлмээр байна. Би бас эзэн лөө бас хандуулж өгмөр байна дүүгээ. Яг бас энэ христчин хүмүүс рүү хандаад тийм ээ зөвлөгч нар рүү хандаад бас өөрийнхөө яг гарах гарцыг олоосоо. Энэ ганцаараа даван туулаад ингээ ганцаараа яваад өрөөсөө дийлэхгүй. Бас эзнээс хүчийг гуйжээд тэрнээс гарах арга замуудыг олж бас хийд юм бас хамт туулах боломжтой байдаг. Хүний хийж чадахгүй зүйлийг бол бурхан хийж чаддаг. Боломжгүй зүйл гэж өрдөөсөө байхгүй. Тийм болохоор би бас амрааг энэ гоё боломжууд руу бас орж өгөөч гэж би бас уриалмаар байна. Арам нам дээр хэлсэн байдаг. Одоо оюун бодлоо шинжлэхтэн харилцаан дээрээ тий сайн байгаарай гэж. Тэгэхээр маань хэний хөвд болохоор үнэхээр өөрийгөө өөрчлөе. Би одоо бие хүн болцсон тийм ээ. Энэ надад тойроод байгаа энэ зовлонгууд, энэ асуудлуудаасаа би бүрэн өөрийгөө чөлөөлөхийг хүсэж байгаа. Тэгэхээр өнөөдөр бас төлөвлөгөө бас цаг хугацаанд ирсэн байгаа болов. Сая Сүхбаатарын хэлдгээр тийм ээ. Ганц өнөөдрөөр ингээд бүх асуудал шийдэхдэггүй. Зөвлөгөө гэдэг маань дөнгөж эхлээд хідэн үе шатар дамжигддаг зүйл байна. Ингэж өөрийгөө олж нээдэг, өөрийгөө мэдэрдэг. Өнөөдөр бид нэр зөвлөгөө авч ийн гэж хүн болгоно зарим хүмүүс ингэж таарлцсан хүн болгонд байгаа асуудал яриа явууддаг. Энэ зүйлүүд нь дараа нь ингээл эргээл тойрог шүлжээнд орцсон. Тэгээ нөгөөдг нь ховж болоод тэгээд эргээ буцаагаад нөгөөдг нь унгайхаа юм талд ороод идэг. Тэгэхээр харин яг үндсэн нь одоо ганц зөвлөгчтэй байгаад тийм ээ. Яг сэтгэл зүйн талаасаа зөвлөгөө аваад сэтгэл зүйн талд надад юм байна уу? Бие махбодын талд асуудал байна уу? Бас дотор өөр тий сүнсний талд надад асуудал байна уу? Яг эднэрийг олж таньж мэдэх нь айгүй чухал болов. Амраагийн үед бол тий бол чадна гэж бас амраад үед бол би хэлмээр байна. Тэгээд бас нэг ийм асуулт хорц туршлаасаа яаж салах вэ гэдэг нэг асуулт байсан. Тэрэнд би ингэж хэлмээр байна л да. Ер нь бол хүн нэг тийм хорц зуршил гэж за одоо магадгүй нэг юм ингэж хорт одоо авансуурах бодсонд авч яана гэдэг нь асуудлаас зүгтж байгаагийн нэг хэлбэр байхгүй хэлбэр. Тэрийг нэг шийдэж чадахгүй хүчгүй гэд болохлээрээ одоо тийм өөр зүйлээр өөрийгөө ингэж тайвшруулж байгаа юм аа. Тэгэхээр асуудлуудаа шийдчих юм бол энэ хорц туршилаас салжна гэдэг тэр итгэл үнэмшлийг бас өөртөө бий болгох хэрэгтэй. Хэрвээ тэгээд ингээд бүх юм ингээд сайхан сэтгэл санаагаа тайван болгоод асуудлынхаа гол учир шалтгааныг олоод тэгээд явах юм бол энэ хүн эргээгээд хорц туршлаар өөрийгөө тайвшруулах шаардлага болчих واخгүй. Тийм заавал тэр арх ууж тайвшрах биш те. Эсвэл тэр тайвширдаг шин дадал зуршил тэр зан авирыг өөртөө бий болгоно. Өөрийнхөө бүх үйлдэлд анхаарал тавьдаг болно. Тэгээд ирэхээрээ хүн шал үргэлж. Тэгэхээр хорц туршлаас бол салах боломж байгаа гэдгийг бас хэлмээр байна. Тэгээ уурыг бас нэг төрлийн өвчин гэж бас харж болдог байхгүй. Уур бол бас өвчин энэ өөрөө бас дом болох. Тэгээ дон гэдэг чинь өөрөө тодорхойлт нь болохоор дадал зуршил тусан зүйлийнхаа дагуу байх гэж байгаа шүү дээ. Тэр уурын домтой хүн гэтэргээл ярихад нэг тийм сонин соргог сонсогддгоо шүү дээ. Тэгэхээр тийм юм бас байх боломжтой байхгүй. Тэр энэс эдгэрэх ёстой. Тэгэд эдгэрхийн тулд тэр хүнд эмчилгээ, эмч, зөвлөгч, сэтгэл зүйн сайн тийм зөвлөгч нар хэрэгтэй гэдгийг бас дахин дурдмаар байна. Тэгээд ер нь эр хүний хувьд бол тэгж хүчээ хамаагүй одоо гаргаж хүн амьтанд одоо хохирол учруулах нэргээд өөрт нь бас сөрөг үр дагавруудыг авчрах аюултай учраас тэгээд өөрөө нэг хүчтэй хүн болж түүгээрээ бусдыг айлгах гэж буруу одоо сонголт хийхээ оронд хүчтэй хүн гэдэг чинь яг хийм бэ гэдгийг бас олж мэдэх хэрэгтэй. Тэр хүчтэй хүн гэдэг чинь булчин шүрмсээ зангируулдаг хүнийг хэлдэг байхгүй. Хүчээ захирч чаддаг хүнийг л хүчтэй хүн гэдэг нь шүү дээ. Тийм. Тэгэхээр бас энийг бодоорой гэж хэлмээр. Ер нь бол хамгийн их анхаарах нь уурлах тусам хүн уурлах тэр уурлах гэдэг болчихдог байхгүй. Биеэл барих нь чухал. Уурлах гэдэг тэр нь дадал зуршил болол тэгэл юм болгонд ингээ уурлах гэдэг амархан тэр зуршил ингээ гарч ирээд идэг. Бие барьж сурах хэрэгтэй. Цагтлын төгсгөлд нэг асуулт байгаа шүү дээ. Аав маань бас их уурцаартай залуутай юм байсан. Энэ өвчин ингээ удамшсан юм байж болох уу гэд та бүгд энэ дээр бас ямар бодолтой байна вэ?
Ер нь бол судалгаанаас үзэхэд удамшдаг гэж бол үздэг. Харин одоо аав нь уурладаг тэр орчныг хүүхдтэй одоо ерөнхийдөө бүрдүүлээд өгсөн байхгүй, нөхцөлийн бүрдүүлээд өгсөн. Ааваасаа сурсан, гэр бүлээс сурсан зан авир гэж үздэг. Амархан уурладаг гэр бүл төссөн хүүхдүүд яг тийм амархан уурладаг зан авиртай болж төлөвшдөг. Тэрнээс болоод цуснд нь шингэчээд өөрийн зовоогоод байгаа. Асуудал бол биш зүйл юм байна тий. Судалгааны үднэс үзүүлээ. Тусдаа зүйл бол биш байх тий. Тий яг нэг удамшдаггүй гэдэг чинь бас тий. Одоо нөгөө яг сая Сарагийн маань хэлдэг тий. Тэгэхээр юу вэ гэхээр хүүхд нөгөө өсөж байгаа орчин тийм ээ яг хажууд нь нүдэнд харагдаж байгаа зүйлд юу яг тогтоож авах уу гэвэл нөгөө 3-5 нас одоо тодорхой насууд шүү дээ хүүхдийн яг идэлт юмыг мэдэрдэг үе байгаа тий. Төлөвшөлттэй үе нь. Тэр үед нөгөө орчинд нь яг тийм зүйлийг харж байсан учраас одоо гэр бүлд нь аав нь магадгүй тийм гэр бүл дээрээ хүчрхийлэгч байсан ч юм уу тий. Өөр хин нэгэн тийм өөрийнхөө хүч төрөмгийн ингэж тулгадаг байсан зүйлүүдийг тэр хүү харж байсан учраас нөгөө тэгээ яа ингэж болдгийм байна гэдээ тархин хүлээгээд авчдаг тий. Яг тэр зүйлээрээ дараа нь яг бүх зүйлийг яг ингэж болдог гэдгээр ингэж гаргах гээд байдаг. Ийм зүйл байгаа. Тэгэхээр магадгүй бас амраагийн үед тийм байсан үгүйг бид нэр энэ загтал дээр байхгүй бас байсныг судлахгүй өөртөө нь ярилцаад ирэх үед бас гарч ирж магадлалтай тийм ээ. Тэгэхээр яг орчин нөхцөл аав ээжийнх нь одоо амьдрч исэн байдал өөрийнхөө яг төрлөх гэр бүл нь яг тийм орчин дотор өссөн гүгэд бол яг энэ зүйлийг гаргах гээд байдаг. Тэгэхээр магадгүй аав нь бас ийм байсан би бас адилхан байна гэд залуу маань ингэж байгаа шүү дээ амраа маань. Тэгэхээр бас магадгүй яг энэ зүйл байх боломжтой энэ гэр бүл дээр. Тийм байсан учраас ээж аав нь хэлжсэн учраас энэ хүүхэд яг ийм байна гэдгийг одоо бас дуурайх тийм ээ хандлага бас байгаа. Одоо дуурайх гэх юм одоо нэг талаар одоо нөгөө тий одоо хараад өссөн учраас ингэж болдгийм байна гэдэг зүйлийг мэдэрсэн. Залруулж өгөө талаас бол Библиэл дээр байна шүү дээ тий. Энийг бас хараал гэж үздэг байхгүй. Тий. Одоо жишээ нь Библийн одоо номыг харах юм бол Авраам, Исаак, Яаков гэл дандаа өвөг эцэг, аав, хүү гурав тий. Гуруулаа яг нэг ижилхэн зүйл дээр дандаа одоо алддаг тийм буруу удлаа ярих тийм зан чанарыг эзэмшсэн тийм түүх байдаг л да. Тэгэхээр бас энэ бол Библийн зүгээс тайлбарлах юм бол бас хараал байх магадaltaй. Яг бол Бурхан хүнийг бүтээхдээ хүн хүнээсээ сэтгэл хангалуун байдлыг л авч байхаар бүтээсэн болохоос биш амраад бас яг онцлон хэлэхэд эд хөрөнгнөөс мөнгнөөс сэтгэл хангалуун байдал хизээч ирэхгүй шүү. Энэ дээр бас анхаараар. Бас нөгөө гэмт чанарууд маань тий бид нэр дээр үе одоо эзэн анх эхлээл Адам Ева хоёр бүтээхээс эхлээл нөгөө гэмт чанарууд явсан тэр зүйлүүдээс улбаалаад манай Монгол хүмүүсийн дунд бас байдаг шүү дээ. Одоо аав маань одоо тийм архиужрал гэртээ агсамдаг гэр бүлтэй хүүхдүүд бол яг хүүхдүүд нь тэр зүйлийг дөөрөөгөө гарчдаг. Энэхээр удам дамжсан хараал болж цаашаага ингэж гим болж явдаг. Удам дамжсан гим болоод хараал болж тийм ингэж удамших хиний Сүхбаатарын маань хэлдэгтэй адилхан тийм яг ингэж явдаг зүйл байна. Тэгэхээр хиний үед амраагийнхаа үед хэлэхэд бол бас яг ингэж Кристиан тийм ээ одоо Библийг бас сайн судлаасаа Кристиан хүмүүстэй нөхөрлөөд бас энэ олон зүйлийг олж мэдээсэй гэж бас хэлмээр байна. Бас хараал бол түүний хэрэгэнд таслан зогсоод юм байна. Тий. Та бүгд ярьж штэ тий. Магадгүй тэр аав дээр нь. Одоо яг өнөөдөр ингээ мэдэж эхэллээ тий. Тэгэхээр одоо энэ үе удмаас нь хоошоо явахгүй. Амраагийн хувьд бол одоо мэдчихлээ штэ. Энэ зүйл миний ааваас уламжлагдаж ирсэн юм байна. Би бас ийм байгаад байна. Энийгээ ингээ мэдээд ирж байгаа учраас одоо хоошоо өөрийнхөө хүүхдэд бол тэр зүйлийг харуулахгүй бол өөрөө одоо яг таслан зогсох хэрэгтэй. Энэ дэр яг зогсоод тэрийг гэмт зуршлуудад орхиод бас эзний өмнө тэр асуудал авчирч тавиад залбираад бас эзнээс хүчээ гуугаад тэгээд тэр зүйлийг дахиж давтаж хийхгүй байх хэрэгтэй. Дон гэдэг маань ямарваа зүйлийг давчиж хийснээр дахин хийх хүсээд идэг болчтой. Тэгэхээр маань зуршилбуулж байгаа зүйлийг маань бид нэр дон гэж хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр маань яг тэгж олохгүй тул өөрөө одоо яг энэ яг амраагийн үедэр таслагдаж хаягдах хэрэгтэй. Тэгэхээр амраа маань хийхгүй байна гэсэн үг. Энэ уур уцаарыг энэ бухимдлыг цаашаа дамжуулахгүйгээр одоо л яг зогсох цаг нь болсон байна гэсэн үг байна. Яг тэр үеийг нэрсэн байгаа. Бас нэг юм зөвлөгөө өгчлөх юм л да. Ер нь бол ингээд яг уурлаад байна гэдэгтээ хитрхийг ач холбогдлууд ахаар шийдэх арга замаа харахгүйгээр яг тэрийгээрээ яг хариу үзүүлээд идэв юм аа. Тийм болохоор энэ уурлаж байгаа процессд анхаарлаа хит хүлрүүлэхгүй аль болох тэрнийг засах арга замыг нэрж хайх нь чухал юм аа гэдгийг анхаарах гэж хүсэж байна. За зөвлөгч нартай маш их баярлалаа. Үнэхээр амраад тохиолдсон энэ асуудлыг
бас өөрсдөө мэтэр харж тийм ээ үнэхээр тал бүрээс нь бас гарцыг илэрхийллээ бидний хамтаар. Тэгээд телевиз үзэн суугаа хүмүүс маань бас бидний анхаарал ярианд бас нэлээд анхаарал хандуулсан баха. Яг тэгвэл бас энэ хүн болгонд байдаг асуудал учраас тийм ээ. За тэгээд бидний нэвтрүүлэг бас дуусах цаг төгсөн байна. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлэгтээ бас хамт байсан үзэгчдтэй талархын ялдамд бас амраада бас нэг зүйлийг хэлэн нэвтрүүлгээ төгсгөхийг хүсэж байна л да. Тэгэхээр бас нэг дуу байдаг те амар тайван, жаргалтай, төвчээртэй, бусдад тайртай байх тухай дуу байдаг. Үүний адил бас чиний амьдралд бас эдгээр сайхан зан чанарууд тийм ээ эдгээр сайхан зүйлс дүүрэн байх болтгоо гэдэг бас ерөөлийг бас хэлмээр санагдаж байна. Тэгээд бас өнөөдөр нэвтрүүлэгт байсан зочдоо бас иргэн танилцуулахад сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач Инх Жаргалан байсан. Байлцлаа. За гэр бүл хувь хүн хөгжлийн үндэсний төвийн тэрхүү Сүхбаатар байлаа. За мөн Монгол Хувийн Байгууллагын зөвлөгч Алтан Туяа байлаа. Тэгээд амраа маань за мөн үзэгчид маань магадгүй хувьчлан зөвлөгөө авч эдгээр хүмүүст хандахыг хүсвэл энэ бүгд нээлттэй байгаа гэдгийг бас энэ ташрамд хэлье. За ингээд сайн байна уу? Захлын нэвтрүүлэг танд хүрлээ. Дараагийн дугаараар уулзлаа.